Бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээ болсон хумцар сав нь байгаль болон хүрээлэн боорчинд бохирдуулж байгаа томоохон хүчин зүйлүүдийн нэг юм а. Энэхүү асуудлын хүрээнд анх 1975 онд Trapline SV Technic компани нь Coca-Cola компанитай хамтран нэгэн автомат машиныг бүтээсэн. 2002 онд энэхүү автомат машиныг Герман улсад танилцуулж 2006 оноос хойш тогтмол ашиглах болсон. Энэхүү автомат машин нь хэрэглэгчийн ашигласан хумцар савыг үнэлэн авч төрөл материалаар нь ангилан дахин боловсруулах үйлдвэрлэлөөр дамжуулах процессыг хийдэг бөгөөд томоохон супермаркетууд болон олон нийтийн газар байрладаг. Хумцар саваа нэг удаагийн хэрэглээ болон олон удаагийн хэрэглээ гэж ангилдаг. Нэг удаагийн хэрэглээний хумцар сав нь дараах тэмдэглэгээтэй байх ба мөн үйлдвэрт дахин боловсруулж ашигладаг. Харин олон удаагийн хэрэглээний хумцар сав маань дараах тэмдэглэгээтэй байх бөгөөд үүнийг дахин боловсруулах боломжгүй ариутгал цэвэрлээд дахин ашигладаг. Нэгдүгээр хумцар савны амсрыг буруу харуулж хийвэл хоёрдугаарт импортоор оруулж ирсэн хумцар сав гуравдугаарт автомат машины мэдрэгчингээс хэтэрсэн Дөрөвдүгээрт хэлбэр гажсан тавдугаарт Fund-Fi гэсэн тэмдэглээтэй. Fund-Fi гэсэн тэмдэглээтэй хумцар савыг дахин ашиглах боломжгүй учраас та гэр болон олон нийтийн газар шар тэмдэглээтэй хогийн савнд хаянаа. Энэхүү дэлгэцээр та тушаасан савныхаа мөнгөн дүнг хянах боломжтой. Ногоон төвшөр дээр даран хумцар сав тушаасан баримтаа ав. Нэг удаагийн хэрэглээний хумцар сав маань 25 центээр үнэлэгдэх бол харин олон удаагийн хэрэглээний хумцар сав маань 2, 3, 8, 10 хүртэлх центээр үнэлэгдэнэ. Энэ баримтаа та дэлгүүрийн кассан дээр тушаан авсан барааныхаа үнэн дүнгээс асуулах боломжтой бөгөөд бэлэн мөнгөөр шууд авч болно. Хумцар савгийн цэвэр орчин хамтдаа бүтээцгээе.